сайн байцгаана уу? Өнөөдөр би татар гэдэг кинонд тоглосон жүжигчтэй ингээд хамтдаа сууж байна. За би нэгнээс нь ингээд янз бүрийн асуулт асууя гэж бодлоо. Чамаас эхлэе. За чи яагаад анх жүжигчин болохыг сонгосон бэ? Өөрийгөө танилцуулж байгаа шүү. Одоо маа бацаанаас тийм би юм уу? За нааг бол төвшин гэдэг. Тэгээ энэ хавар төгссөн. 25 он төгссөн. Болгомогч удирдлаганд. Тэгэл жүжигчин болсон 8 сон шүү дээ. Чи яг 12-д Еш өгчөөл тэгээ IT инженер болох гэж гинт Свис руу ормоор санагдал. Тэгэл яг ур чадрыг харж байгаа л тэр 2 хоног бэлдээд тэгээ яг өгөөд үзье гэлтгсэн яг багш манд яг миний байсан болохоор шууд сургууль төгсөөж жүжигчин болъё гэсэн юм уу? Жоохносоо ингээд ямар нэгэн зүйл үздэг гэж чамайг инфлюенс хийсэн үү? Багасаа тийм жүжигчин л байсан уу? Юу боддог байсан. Гэхдээ юу тийм итгэл бол байгаагүй зүгээр. Явуулчихсан. Тэгээ зүгээр боддог байсан. Тэгэл яг 12 төгсөхдөө шууд шийдэл тэгэл ирсэн. За чиний хувьд чиний хувьд хайр гэж юу вэ? Миний хувьд хайр гэж одоо нэг одоо халамжлах юм болов тэгэж боддоо шүү дээ. Чи өөрийгөө танилцуулаа. За би нөгөө мандах гэдэг би одоо 9 настай. Чи хаа сурдаг вэ? Би 154 сургууль тэгээд Сангай хайрхан дүүргийн содоо оруулалтын гэж байдаг. За тэгвэл чи хамгийн анх хайр гэж юу юм бэ гэдгийг мэдэрч ойлгож ирсэн тэр мөч юм лээч. Хамгийн анх би ээжтэй эрхэлж исэн мөчөө хайр гэж мэдчихсэн. За та өөрийгөө бас танилцуулаарай. За сайн байцгаана уу. Балжин юм гэж байна. За таны хувьд урлагийн хүн гэж юу вэ? Урлаг гэж юу вэ? Яг урлаг гэдэг юм бол яг урлагийн зүйл юм. Онгодлог юмтай холбоотой гоё гэдэг хэрэг. Ер нь зөв урлагийн хүмүүс дотор хувь хүмүүсийн өөрсдийн урлагтай холбогдох мөн чанар нь. Тэр төв чиглүүлж байгаа юм те дотоод даалт ухамсараас ирдэг юм уу, сэтгэлээс ирдэг юм уу, хаана газраас ирдэг юм бүү гэд. Гэхдээ тэр зүйлийн гоо зүйлтэй холбоотой хүн дараа нь мэдрэмжэн дээр тулгуурлаад онгод буюу мэдрэмж хоёрын нийлбэр байх магадaltaй гэж боддог. Онгод гэдэг бол магадгүй сүнс баг те. Тэгэхээр сүнс би бас одоо ингээд хүний зүрх сэтгэлийг одоо юу хэлэх гэдэг нь яг зүрхтэй нь холбогддог. Тэнгүүд одоогийн ямар ч одоо техник технологи миний чамд хайртай гэдэг. Энэ хүн 100% хайртай байна гэдгийг тодорхойлж чаддгүй шүү дээ. Гэтэл яг урлаг яг хүний мэдрэмжүүдийг үнэхээр тусгаж өгдөг тийм тусгал болгож харуулдаг болохоор тийж зүйл юм. Одоо жишээлбэл ингээд юу жоохон бүжигчд ч юм уу, дуучид ч юм уу ингээд байлтай тийм. Тэд нар яаж онготон байхгүй мэдэхгүй. Жүжигчин хүмүүс бол онгот одоо энэ салбараас ач гэмтэй бүр хөндөрөөд өөр зүйл хийхэд нэг юм дотроос нэг юм нэхэ болж эхлэх тэр цагт тэр хүн онгот руу болдог юм шиг байна. Тэгээд буцаад ингээд орж ирээд ийм морфин те хөгжүүлэг дуулдаг те ийм уран бүтээлчнэрт орж ирэнгүүт тэр нь буцаад сэргийдэг. Нэр юм чинь ийм штэ. Гэх тийм байдаг юм шиг санагдсан шүү. Та яг наа нэг өгүүлбэрт хатаа нэг өгүүлбэртэй. Одоо яг урлагийг бол мэдрэмжил гэж байна. Амар маш нэрийн мэдрэмж шүү. Тийм зүгээр байдаг юм шүү дээ. За тэгвэл чиний Сайн байцгаана уу. танилцуулаарай. За сумьядарч байна. Гинтхэн подкаст ороод ирлээ. Гинтхэн подкаст зүгээр байж подкаст ороод ирлээ. За тэгвэл сумья бузрын хувьд сумьяд орж. Сумья дорж. Базарч ирсэн боо. За чиний хувьд гим нүгэл гэж юу вэ? Чөтгөр гэж юу вэ? Ямар англи. Тийм бас нэлээ. хүн шийд асуу.
Наас нилээ бодох. Орой хөлт бодчих. Нилээ бодох гэж ярихгүй. Өөр дотор нь чөтгөл байдгүй. Чи өөрөө хөр чөтгөлээ. Биш хэлтэй. Боцор болоод тэгэхээр өөр чөтгөлөг асуулт. Юу юм? Яг тэр хүн болгоны сайн муу байдаг л байлгүй. Тэгээд юу ч асуулаа. Тэр байдгүй гэнэ. Чиний хувьд одоо тэр хонч төр гэж юу вэ? Чи энэ дээвлтэй дуртай юу? За тэгээд хүн болгонд муу сайн байгаа шүү дээ. Сайн зүйл байцааллаа. Юу ч хариулмаар юм дээ ч одоо. Just мэдхгүй байна. Би сандраа дээр. Яг өөрөөсөө чихэн дүр төрхий ингээд харуулсан. Жох ичээд байгаа шиг байна. Үнэн төрхийн яг. За баярлалаа. За чи өөрөө танилцуулаарай. За намайг Тэмүүжи гэдгээ. За Тэмүүжи юу гэдэг вэ? Одоогоор контент хийдэг дээ. Ямар контент хийдэг? Чиний мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл мундаг жүжигчин болох мөрөөдөл. Гайхалтай. За энэ бичлэгийг 6 жилийн дараа 60 жилийн дараа үзсэнчтэй чи аль хэдийн алдартай жүжигчин болсон байх бах. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.